Эрхэм мөндөд улаан загалмайчтай хүмүүнлэгийн анд найз нараа та бүхэнд олон улсын улаан загалмай улаан хавирган сар хөдөлгөөний өдөр Монголын улаан загалмай нийгмийн түүхт 85 жилийн ойн мэндийг хүргэж байна. За өнөөдөр дэлхийд дахинд 191 орны улаан загалмайчид олон улсын улаан загалмай улаан хавирган сар хөдөлгөөний өдрийг хүмүүнлэгийн үйлс үргэлжилсээр урайндор тэмдэглэж байна. 2011 онд Монгол Улсын засгийн газраас жил бүрийн 5 дугаар сарын 8-ны өдрийг Монголын хүмүүнлэгийн өдөр болгон тэмдэглэхээр шийдвэрлэсэн. Үндэсний хүмүүнлэгийн байгууллага энэхүү өдрийг орон даяар тэмдэглэн өнгөрүүлж, хүмүүнлэгийн үйл ажиллагаагаа олон нийтэд танилцуулж, гишүүд, дэмжигчид сайн дурынхны игнийг өргөжүүлж хүмүүнлэгийн үйлсийг манлайлан ажилласан байгууллага иргэдтэй талархал илэрхийлэх ажлыг зохион байгуулж байна. Олон улсын улаан загалмай улаан хавирган сар хөдөлгөөний бүрэлдэхүүн хэсэг Монголын улаан загалмай нийгэмлэгтээ байгалийн гамшигаас урьдчилан сэргийлэх, гамшигын хариу арга хэмжээг авах, гамшигт өртсөн иргэдэд хүмүүнлэгийн тусламж үзүүлэх, иргэдийн амжиргааг дэмжих чиглэлээр хамтран ажилласан Монгол Улсын засгийн газар, олон улсын улаан загалмай улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбоо, олон улсын улаан загалмай хороо, үндэсний нийгэмлэгүүд, нэгдсэн үндэсний байгууллагын төрөлжсөн агентлагууд, олон улсын байгууллага, төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж байгууллагууд, компаниуд иргэдэд чин сэтгэлийн талархлаа илэрхийлье. Монголын улаан загалмай нийгэмлэгийн хүмүүнлэгийн чиглэлээр төрдөө нэмэлт хүч болж ажиллах үүргээ идэвхтэй шуурхай биелүүлж байна. 2023-аас 2024 онд зуудын гамшигын хариу арга хэмжээ авах ажлын хүрээнд 10,650 малчин өрхөд хүмүүнлэгийн тусламжийг хүргэсэн байна. Бид хүмүүнлэгийн үйл ажиллагаанд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, эрсдлийг даван туулах, чадварыг сайжруулах, нийгмийн эрүүл мэндийг дэмжих, эмзэг байдлыг бууруулах, хүүхэд залуучууд, гишүүд, дэмжигчид сайн дурынхны игнийг улам өргөжүүлэхийн төлөө итвэх санаачлагтай ажиллаж байна. Та бүхэнд хүмүүнлэгийн өдрийн баярын мэндийг хүргэе. Хүмүүнлэгийн үйлс үргэлж зогсолтгүй үргэлжилсээр байх болно.